За, шинжлэх ухаан танин мэдхгүй од мөндөр сувгийн маань их Монгол улсын түүх нэвтрүүлэг маань хүрэхэд бэлэн болж байна. За, энэ хүн нэвтрүүлгийг бэлтгэн өргөдөг Америк сургуулийн түүхийн багш Маратханд энэ өдрийн мэнд хүргэе. За, өдрийн мэнд хүргэе. За, нэвтрүүлгийн маань хамтаа ажиллагчаар аюулгүй байдлын төлөө хамтдаа урайтай Forward Motors компани, за мөн дээрээс нь Vitagrip бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Vitagrip те. За ингээд нэвтрүүлгээ эхлэе. За, өнөөдрийн дугаарын сэдэв бол борхуулын үхэл ба Чингис хааны өргөмөл дүү гэсэн сэдвүүд байгаа. За, тэгэхээр энэ агуулгын хүрээнд бид нар яг юу ярих вэ гэхээр монголчууд зүрх зүгэндээ хэлдэг те ганц мод гал болдгоо, ганц хүн айл болдгоо гэдэг. За, тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр ганц хүн бол юу ч хийж чадахгүй. Заавал хань нөхөд хэрэгтэй гэсэн үгийг хэлээд байгаа юм. За, Эсвүгөө Баатар нас болсны дараа бол эцгийн их хүрээнд 9 настайдаа өнчирч хоцорсон Тэмүүжин хүнд хэцүү цаг хугацааг те энэ аюул занал хийлэл тэнд байсан бас олон замыг тулсан байгаа шүү дээ тий. За, энэ дотроос ингээ өсөж өндийхтэй бол тухайн цаг үеэс ахуулаад их Монгол улсыг байгуулах хүртэл урт удаан цаг хугацаанд түүнтэй нөхөрлөсөөр тий эргэсдийг дуудан далалсан далдын нэг хүч байгаа байхгүй. За, энэ хүч бол юу вэ гэхээр бусдын биеийг нь бус сэтгэлийг нь татах. За, энэ нэг зарчим байгаа даа. Тиймдээ Чингис хааны олон төрлийн хүн хүрээлсэн гэж үздэг. Анд нөхөр ата дайсан ч гэсэн дагсан тэр бүх хил дайны талбарт өнчирч үлдсэн хөвгүүдийг ч Чингис хаан өнчирхийн зовлон өөрөө сайн мэддэг байсан учраас тэнд өнчирч үлдсэн тэр хөвгүүдийг авчирч өөлөн ихэд өгсөн байдаг. За, ингээд өөлөн ихтэй авчирч өгөөд тэжээлгэж штэ тий. За, тэгэхээр энэ нь бол яг өнөөдрийн бидний сэдэв бол яг үүнтэй холбоотойгоор Чингис хааны нэг итгэлт ноён төшмөл те борхуулын талаар байгаа байхгүй. Монголын улс товчонд борхуул бол өөлөн ихийн өсгсөн дөрвөн өнчин хөвгүүний нэг бөгөөд Чингис хааны дөрвөн хүлэг баатрын нэг нь. За, Чингис хаан зүрхний байлдан мөхөөгөөд тэдний нутгаас борхуул нэрт нэгэн бяцхан хөвгүүнийг олж авчирсан. За, борхуул их Монгол улсыг байгуулахын төлөөх тэмцэлд Чингис хааныг даган явж олон удаагийн дайн байлдаанд нь оролцсон. Тэр бүхэл Чингис хааны амь насыг нь аварсан. Ер нь Чингис хааны амьдралд их Монгол улсын ирээдүйн хойчд бол маш том гавьяануудыг байгуулсан байгаа. Ганцхан борхуул биш. Борхуул өөрийнхөө гэр бүлийнхээ хамт. За, тэгэхээр энэ бүхнийг ингээд нэг дистаралаар нь ойлгохын тулд эхлээд бид юуг ойлгох ёстой вэ гэхээр 1201 онд бол тайчуудтай хийсэн тулаанд борхуул хүн шаргацсан боловч өөрийнхөө тэ одоо ингээд эзэн хаанаа хамгаалan гавьяа байгуулсан байгаа байхгүй. За, борхуулын гэргийн алтан бол татарын харгил шараас 5 настай тулыг бас амь насыг нь аварсан байдаг. За, энэ жаахан байж илүү дэлгэрэнгүй ярина. За, 1203 он Чингис хаантай Хэрэттэй байлцсан тулалдаанд өгөөдөн хүзүүн тус газар нь бас шаргацсан байдаг тий. За, энд шаргадахт нь бол борхуул амаараа цусыг нь шимэж амийг нь аварсан байдаг. Ийхүү борхуулын гэр бүл бол хан хүүгийн тий Чингис хааны хоёрч хан хүүг аварсан. Ийм одоо тий ачтай байгаа даас тий. Тэгэхээр 1205 онд борхуул цэрэг захирч Уваас мэрэгдийн дайр үүсвэнийг нэхэж одоо төвчтгсөн байгаа байхгүй. За, ингээ 1206 онд борхуулыг мянганы ноёноор өргөмжилж 9 удаа осол гаргахад нь яллахгүй. Алдваас гэж байгаа байхгүй. Өршөөх эрх сойрхож дархалсан. За, ингээд борхуулын амьдрал хэдийгээр те яг ингээд өсөж явж байгаа тэр мянганы ноён болж байгаа ер нь ингээд ээлж дараалан ингээд өсөд явж исэн хамгийн анх Чингис хааны одоо те хоол аягалж өгдөг хондогч одоо те хоолыг намсдаг ийм хүн байж байгаад мянганы ноён болж байгаа өшөөж хаашаага илүү явах ер нь их Монгол улс эзэнт гүрний үед ч гэх юм уу те нэлээд том ноён болох боломжтой байсан боловч 1207 онд их Монгол улс байгуулснаас зөвхөн 1 жилийн дараа 20 дүмдийн дайнд явж байхдаа нас ордог. За, амир өгч байгаа. За, тэгэхээр Жалаарын Телегөтө баяны 3 хүүгийн нэг зэвгийн зүрхний нутгаас олж өөлөн ихэд өгч асруулсан хүү бол борхуул юм. За, борхуул бол те ингээд өөлөн их мэрэгдийн нутгаас олж авсан хүчүү нэрт хүү. Тайчуудын нутгаас бисүүдийн нутгаас те олж авсан хөхөөчүү. Татарын нутгаас олж авсан шихэн ходог, зүрхний нутгаас олж авсан борхуул энэ дөрвөн хүүгүүнийг хүүхдүүдийнхээ өдөр үзэх нүд шүн сонсох чих болгон өсөж хүмүүжүүлсэн байгаа байхгүй өсөж өссөн. За, эдгээрээс бүх өргөмөл дүүнер нь бол хожим их Монгол улс байгуулагдах энэ үйл явцад бол бүгд мянганы ноён болж байгаа. Тийм байна. За, энэ мянганы ноён чинь бол нийтдээ 95 мянган болж байгаа боловч 88 ноён ингэж томилогдож байгаа шүү дээ тий. Зарим нь одоо 3-4 мянгаыг захирж байгаа гэх мэтлэнгээр. За, эдгээрээс бол энэ дөрвөн өргөмөл дүү бол дистаралж ордог байхгүй. Дистаралж орохоор одоо энэ чинь нэг 13-аас гэдэг ч юм 14-ийн хооронд 16-7-гийн хооронд гэдэг ч юм уу. Ингээд дистаралаад орсон байдаг. Энэ өргөмөл дүүнэрийнх нь хожимынхан дээр ач гавьяанууд нь бол бас л саяны борхуулын түүхээс харахад нэлээд
Чингис хаанд те хүчээр өргөсөн байж харагдаад байгаа юм. За эдгээр дотроос бол борхол цэргийн эрдэм чадлаар бол товон гарч их хааны дөрвөн хүлэг баатрын нэг болж олон дайнд оройлон явсаар их Монгол ус байгуулагдахад одоо яг 15-нд бичигдсэн байгаа байхгүй саяны тэр 88 ноёноос те яг 15-нд бичигдэж мянганы ноён болсон байдаг. Судрын чуулганд баруун гарын ноён Борч буюу Чингис хааны хамгийн том ноёны дэд ноён буюу борхол байсан гэж байгаа. Дэд ноён нь. За борхол ноёны сонгомл мянган, Борч ноёны энэ сүтгүүсэн гэж байгаа байхгүй. За энэ сүтгүүсэн гэдэг цолыг болвол одоо монголчуудын нийгмийн байгууллага хэмээх судалгааны бүтээлдээ доктор Алтан Сүх бол энэ сүтгүүсэн гэдэг ноёны энэ сүү түв гэдэг энэ хоёр бол нэг монгол хэлний нэг тонгоруулсан яриа гэж нэг хэсэг айгүйх ярьдаг байсан шүү дээ. Тэрнтэй адилхан ингэ солигдсон байж магадгүй. Энэ бол түшээ. Түшиг гэсэн ийм ноён багхгүй. Түшээ ноён. За сүтгүүсэн гэдэг нь бол Чингис хааны их одоо тий ноёныг хэлж байгаа байхгүй. Чингис хааны Борчийн одоо ингээд дэд ноён тий. За тэрээр бол Хуушин аймгийг хаагаад Борч ноёны дэвээсч давж баруун гар түүнээс том үгүй байж байгаа гэж. Борхуулын нэр хүнд айгүй хүссэн байгаа байхгүй. Эхлээд тэр бүгээгүүл буюу дараа нь буурч тэгээд хишгтэн болжээ. Ингээд мянганы ноён болсон аж. Өгөөдө хааны үед түүний хөвгүн жөбөгөр хувлаа гэж байсан бөгөөд хувлаа хааны үед тугч хөргөн хүртэл борхуулын гудам байсан. Чингис хааны албанд Рашид ад-Дины хийснээр бол борхол Чингис хааны албанд эхлээд Бүка бол те саяны нөө Бүкэвүүд гэж хэлж байгаа. За энэ бол ямар учиртай юм бэ гэхээр хааны зоог шүүсийг амсаж шалгадаг хүн. Өдөр болгоныхон хоол Чингис хааныг хоол идэхээс өмнө амсаж шалган тэр нь одоо хортой хамгийн ойрын итгэлт нь шүү дээ. Яг үнэн тий. Бүр амны итгэлт. Амны итгэлт байхгүй юу? Ингэж ээж нөгөө хаан хоол идэх ёстой тий. За дараагийнх нь болохоор буурч буюу одоо ингээд тий даамал гэж байгаа байхгүй. За үүний дараа болохоор бие хамгаалагч буюу хишгтэн зэрэг болсон. За тэгээ борхуул Борч мухлаа. Чулуун. За эдгээр одоо нарын хамт одоо ингээд Чингис хаан одоо борхол бол те энэ гурван хүний хамт бол Чингис хааны одоо хишгтэн харуулын хамгийн анхны дөрвөн одоо хэсгийг удирдах байсан Чингис хааны хүлэг баатрууд болох дөрвөн баатрын тоонд норж байгаа байхгүй. За тэгэхээр Дистаралын хувьд бол хамгийн багаас нь ахуулаад те нөгөө итгэлт хичнээн хамгийн итгэлтэй тэгтээ ингээд дандаа ингээд өсөж явж исэн ийм дүр зураг харагдаад байгаа юм. Насны хувьд жоохон хамаагүй дүү те. Насны хувьд бас борхуулын хувьд бол нэлээд эзэгтэй тоо баримт гарч ирдэг. Нэгдүгээр бол тэр Зүрхэн нутгаас олсон гэж байгаа тийм өнчин хүү. Энэ нь болохоор 1997 он болж байгаа. А гэтэл 1999 оны тэр дайнд те одоо ингээд 1201 оны энэ дайнуудад болохоор Хүлэг Баатар болсон яваад байдаг. За тэгээ 1206 онд ч одоо мянганы ноён болоо явчихааз. Тэгэхээр тэр өнчин жижигхэн хөөд ингэж явах те ийм цаг хугацаа гэдэг зүйл гарч ирээд байгаа. Одоо нөгөө Монголын нууцд овчоо судрын чуулганы он цаг зөрөөд идэг гэдэг зүйл чинь энэ дэр харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр ямар тач манай сонсогч нар маань авч гээхийн ухаанаар энийг бас ойлгох хэрэгтэй болчиход байгаа. Тэ. За судрын чуулганд одоо тэмдэглэснээр нэгэн мэдээг гаргаж байгаа байхгүй. Чингис хаан нэгэн удаа ноёдын ахлагч буюу Борч ноёноос эр хүний жаргал гэж яг юу вэ гэж асуусан баг. За Борч ноён хэлж байгаа байхгүй. Эр хүн одоо хүртэл уяатаа байж өвөл үд сүдэн гуйжаад өдгөө дахин өдөлж эхэлж буй шонхроо аваад харгам сайд хүлгээ унаад дэлхийд дэлгэмж байх цагт цагаан толгой чууг авлаж сайн хувцас өмсөж явахыг хэлнэ гэж байгаа байхгүй. За ингэн гутан Чингис хаан борхуулд хандж чийч бас үгээ хэл гэсэн. За ингээ хэлэхэд нь бол борхуул эр хүний дээдийн жаргал гэвэл шонхор шувуугаар бор тог руу бариулж тэр нь түүнийг тэнгэрт ганцхан шаагаад тий шүүрч авахыг харах гэж байгаа. Тэр агшинг харах. Энэ бол эр хүний жаргал гэж хэлж байгаа. За энэ мэтлэнгээр бол дараа нь бас бусдаас нь асууж байгаа байхгүй чулуун чимба тий. Ингээ бусдаас нь асуусан бөгөөд эдрийг бүгдийн сонсонгуудаа Чингис хаан за та нар бол үнэхээр онд хэлсэнгүй. Эр хүний жаргал бол гэдэл ингээд өөрийнхөө үгийг бас хэлсэн байдаг. За энэ мэтлэнгээр ингээд яриад байх юм бол борхуулын талаар бол нэлээд том одоо ингээд тий ингээд цөөхөнч гэсэн ингээд мэдээ баримтууд байгаад байдаг байхгүй. За Монголын нууц товчооны шатрах хишгтэн цэргийг байгуулсан хэмээх энэ судалгааны бүтээл хэсэгт бол Чингис хаан тий хувлаад өгүүлрэн гэж. Чи хүчний хүзүүг мушгиж бөхчүүдийн бүхсийг шороодулж өгөв. Одоо хувлаа зэлэм зэв сүбэдэ та дөрвөн сайн нохоо мэт итгэлтэй нөхөд мөн та нарыг хаан чилгээвэл хүр гэсэн газар нь хурч хөр чулууг хэмэг цохиж халд гэсэн газар халдаж хад чулууг хаг цохиж цэгэн чулууг ботортол цээлийн усыг цалигдал тэ нэргэж нядалж явуу гэж байгаа байхгүй. Зэлэм хувлаа зэв сүбэдэ дөрвөн нохоогоо зорьсон газартаа явуулаад Борч мухлаа борхул одоо борхул орчин те борхул чулуун дөрвөн хүлэг баатраа дэрэгдээ авч хатгалдах өдөр хамгийн түрүүнд
урууд мангуудын цэргийн те зочтой хууль төр хоёроор толгойлуулан мордуулбал сая миний сэтгэл бүрнээ амардаг гэж байгаа. За саяны энэ өгүүлбэр нь өөрөө дандаа Чингис хааныг бүр багаас нь дагсан те итгэлт нөхдүүдийнхэн дотор саяны яг чиний хэлсэн шиг өөрөө насны хөв залуу үстэй гэж байгаа энэ залуухан борхуул гэдэг ноён тийм ээ. нэр нь ороод явж байгаа хэвээр тий. Энэ бүхнээс үзэх юм бол борхуул бол залуугаараа Чингис хааны итгэлийг олж гавьяа шагнал хүртсэн явсныг нь бол эндээс харж болж байгаа байхгүй. Хоёул нэг өмнөх нэг дугаар дээр хэлжсэн шүү дээ. Өгөөдөө дайнд тулдж байгаа алга болцсон тий байхгүй болцсон тий. Тэгээд сэргээ татаад нилээн хойсон хойно хүүгээ хайсан ч байхгүй байдаг шүү дээ тий. Тэгээ байж идэл бүр хойноос нэг морин дээр хүн дүүрцэн ирж идэг шүү. Тэр чинь борхол үстэй. Яг үнэ. Тийм борхол чинь өгөөдөг авчирч байгаа шүү дээ тий. Одоо хожимын их Монгол улсын үеийн хааны чинь бас амийн авраад авчирч байгаа шүү дээ. Яг үнэ. Одоо яг тэрийг тусгаал нэг ярина. Яг тэгхийн тулд хоёулаа хамтран ажиллагчаа танилцуулах хэрэгтэй болчиход байгаа. За тэгээ. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Forward Motors компани ажиллаж байгаа. Forward Motors. За энэ компани маань бол одоо 1999 он намайг ч одоо жоохон байхаас хол 10 жилд байхад л Forward Motors гэдэг байсан. Тэгээд Forward Motors-ыг манайхан юугаар илүү мэдэх вэ гэхээр KYB гэдэг одоо нэг юм одоо английн K буюу cask те Y буюу нэг U үсэг тэгээ B гэдэг нэг B үсэг байгаа шүү дээ те KYB гэдэг улбар шарангийн тийм амортизатор KYB гэдэг ийм бичиг энэ тентхийн юм дээр наагдсан байхаар манайхан сайн мэддэг баг. Тэгээ би тэрийг харчаад Forward Motors гэхээр энэ одоо Японы компани юм гэж боддог байсан байхгүй Япон компани гэж ойлгодог байсан. Бүр сүүлд бүр маш юмтай болтлоо. Тэгээ явжсэн чи энэ Forward Motors гэдэг компани чинь биднэрт бүр яаж ингэж суудсан бэ гэхэлэр өөрөө Япон улсын одоо нэр хүндтэй 8 том корпорац байдаг. Энэ корпорацийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар нь дистрибьютор компани байхгүй юу. Тэгэхээр энэ Forward Motors гэдэг компани маань 1999 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа Монгол бүтээн байгуулагчтай, Монгол хүмүүстэй 100% Монгол компани байгаа. Тэгэхээр энэ компани маань яад гэхээр ингэдэг. Одоо жишээлбэл Toyota одоо юу юм те Японы дээр одоо брэндүүд байлаа гэж бодъё те. Тэгэн гол тэр автомашин чинь үйлдвэрлэхдээ одоо жишээлбэл нэг амортизатор хийх хэрэгтэй болоо. Тэгэн гол одоо жишээлбэл Land 200 гэдэг автомашин авчих. Land 200 гэдэг машиныг үйлдвэрлэхийн тулд амортизатор хэрэгтэй. Амортизаторыг хэн хийх вэ гэхээр Toyota өөрөө хийхгүй байхгүй. Toyota-гийн стандартад нийцхүйц хийж чаддаг амортизаторын үйлдвэр юм уу? Тийм байгууллага хийдэг. Тэгэнгүүт нэг биш бүр нэлээд хэдэн байгууллага амортизаторын байгууллага байх нь. Тэр дундаас яг стандартад нийцээ төмөр ган орц юу гэдэг те энэ болгонд стандартад нийцж байгаа газартаа Toyota гэрээ байгуулах нь. Тэрийг OEM стандарт гэдэг. Өөрсдийн дотоос стандарт гэсэн үг байхгүй. Тэгэхээр шинэ автомашинд оруулж иж байгаа Selby гэсэн үг. Тэгэнгүүт тэрийг нь одоо KYB ч гэдэг юм уу ингээд өөр компаниуд гүйцэтгэх юм л те. Тэр гүйцэтгэж байгаа компаниудынх нь албан ёсны дистрибьютор нь манай Forward Motors байхгүй. Тэгээ одоо хэдүүлээ ингээд бодоход Монгол улсын нийт автомашины зах зээлийн бараг хэдэн хувьд нь те 60 70 80% бараг те. Тэр ч гэсэн Япон автомашин манай монголчууд хэрэгэлдэг. Тэгэхдээ яг хуу дийлэнх нь хоёр дахь зах зээлийн буюу те үнийн унж идэлж хэрэгжилж исэн автомашин зохисных нь стандартад шалгалтанд нийцүүлээд тэгээ тэнцэх юм бол худалдаанаас одоо худалдаалаад тэгээ манай одоо юу гэдгийг 8 хийдэг хүмүүс маань машин оруулж ирээд зардаг. Ингэснээр бидэн дээр автомашин гэдэг юм ирж байгаа тэр Япон автомашин те. Тэгсэн чинь нөгөө автомашин маань мэдээж үйлдвэрээс гарахтаа үйлдвэрийн явах цагтай, идэлх хугацаатай юм байдаг. Манайхан болохоор миний машин орж исэн цагаас хойш амарчин солиогүй штэ гэд бахархах гад байдаг. Гүү шүү те. Миний машин ерөөс юм хийлэгдэг гэх гээд байдаг. Үгүй шүү. Өдөр тутамдаа унж байгаа энэ автомашин гэдэг юм чинь яг цаг тухай бүрдэн тосыг нь сольж, тэр амортизаторыг нь сольж, дугуйг нь сольж, наклаад аюулгүй ажиллагаа явах үедээ бүх сэлбийг нь бүгднгийн цаг тухайд нь сольж хэрэгэлдэг зүйл шүү. Тэрнээс биш миний машин л тийм гэж яриа суудаг хүмүүс зөндөө байдаг шүү. Тэр нь өөрөө эрсдлийг дагуулж идэг. Тэгэхээр одоо Forward Motors компани маань хамт олонний барьдаг ганц үнэт зүйл нь юу юм гэхээр ер нь тэр үнэт зүйл юу байхаа шалтгаалж чи iPhone байх юм уу те эсвэл чи Samsung байх юм уу эсвэл чи Huawei байх юм уу гэдэг шийддэг байхгүй. Тэгэхээр тэр үнэт зүйл нь болохоор аюулгүй байдлын төлөө хамтдаа гэдэг. Тэгэхээр Монгол хүний автомашин хэрэглэгчдийн тэр хүмүүсийн аюулгүй байдлын төлөө бий гэж байгаа юм биш те хамтдаа гэж байгаа байхгүй. Тийм учраас л хүн нэгдүгээрт нөгөө нэг харамчаасаа болж хоёр дахин илүү төлдөг. Магадгүй хямдханаас сонгосноос болоод нөгөөх нь осол аваар гарах шалтгаан болдог л яах вэ? Ийм зүйл учраас аюулгүй байдлын төлөө хамтдаа гэж байгаа. Тэгэхээр бид нар автомашиндаа өөрөө амьдралаа даатгаад бүрэн зорчоод явдаг, гэр бүлээ аваад явдаг, найз нөхдөө ээж аавгаа аваад явдаг. Ийм чухал зүйл дээрээ яг тэр нөгөө нэг чанартай Япон сэлбэгүүдийг нь тавиараа гэдгийг зөвлөд байгаа. Тэгээ мэдээж тэр Япон сэлбэгүүдийг чинь ингээ хэн дутаа нь оруулж ирээд хятад үйлдвэрлэлтийн гутлаа дээрлэлт нь Япон тэмдэг тавиад оруулж байгаа азуу зөндөө байгаа. Тэгвэл тэрийгэ болчихё.
Ford Motorcycle хамт олон маань тэр нөгөө 8 дистрибьютор шүү дээ. Тэр чин дотроо нөгөө нэг Naklad юу байдгийг, Lanz те явахын дангийн ингээд төрөл бүрийн сэлбүүдийг яг тэр албан ёсны дистрибьюторын дагуу оруулаад ирсэн. Харин энэ хамт олон маань яа их гэж гэхээр одоо энийг би одоо Ховд аймагт байгаа хүнд, Баян Улгийн аймагт байгаа хүнд те Увсад байгаа хүнд авчиж худалдаалъя гэдэг ихлээр нөгөө хүмүүс маань ирээд аавна гэвэл хэцүү. Тэгэхээр манайх буюу Ford Motors компани хамт олон маань өөрсдөө төвөө хийгээд эндээсээ дистрибьюторын буюу хүргэлтийн ажлуудаа хийгээд орон нутагт автомашины засвар үйлчилгээ эрхэлдэг, автомашины сэлбэг худалдаалдаг хүмүүс, мөн дээрээс нь одоо Улаанбаатар хотын аслагдсан дүүргүүд болон одоо жишээлбэл хаан уул дүүрт амьдарч байгаа хүн сонгон хархан руу очиж юм хийх хэцүү те. Эсвэл одоо Баян зүгт амьдарч байгаа хүн хаан уул руу очиж хийхэд хэцүү. Тэгэхээр тэр газар болгон автомашины засвар үйлчилгээ эрхэлдэг, худалдаа үйлчилгээ сэлбэг худалдаалдаг хүмүүс маань яг ийм баталгаатай, найдвартай юмыг иргэддээ санал болгооч ээ. Үүнийг хэдүүлээ хамтдаа хийцгээе. Иргэдийн бүх хүмүүсийн аюулгүй байдлын төлөө хамтдаа баяа л гэж байгаа. За тэгэхээр илүү дэлгэрэнгүй мэдээлэл та бүхэн маань 7510 гэдэг энэ дугаар руу холбогдоод аваарай. 7510. За Facebook хаяг нь бол Forward Motors LLC гэдэг Facebook хаяг нь байж явах нэ. За хаяг нь гэх юм бол хаан уул дүүрэг 3 дугаар хороо ТЭЦ 3-ийн чанх ард одоо Ford Motors компани маань энэ засварын төвөг нь худалдаа үйлчлэгээр эрхэлдэг дэлгүүр нь одоо бүх зүйлсүүд нь байж байгаа шүү. За одоо дэмжиж ажиллаж байгаа Ford Motors хамт олондоо баярлалаа. За баярлалаа. Кайбигийн амарчин байна уу? Кайбигийн амарчин байна уу? Кайбигийн амарчин хэрвээ гэл ингээд Facebook-аар авих зарууд яваад байдаг шүү дээ. Тэ энэ автосорын төвүүд дээр. Тэр чи одоо нэг л газрынхан нэг л бүтээгдэхүүн байх нь шүү. Тэгээ амарчин сольж байгаа тэр засварчныхын зураг нь яг өсөөр булаад би юм шиг хэвчээ. Мэдээлж үзсэн. Гоё яригч шүү дээ. 75 гэсэн тий. Шууд чэйжлэгдэж байна. За өргөжлүүлээ. За борхуулын түүхэнд тодорч гарч ирсэн те энэ үйл явц маш хурдан явагддаг. Бөгөөд зарим судлаачид нөгөө 1997 онд Нэлхүү өөлөн гэхийг те үржлэгдэн явсан энэ хүн 2-3 жилийн дотор Чингис хааны Хүлэг баатар болох боломжгүй хэмээн үзсэн байгаа даа те. За үүнийг бас сайн нэгтлууштай цааш те юм нэгтлууштай сэдв байгаа байхгүй юу. За тэгээ борхуул яаж тодорч гарч ирэв? 8 жуудаа хийсэн тулдаанд Чингис хаан бусад нөхөд болон Боорч, Мухлаа, Чулуун нарын хамт борхуул онцгойрсон байдаг. За Чингис хаан Жамуух ван хаанаар нэг юу яасан байгаа штэ. Боёр хааныг ингээд довтлсон бөгөөд эндээсээ буцаж явж зах замдаа шүн орой нөгөө Чингис хааныг чинь ван хаан орхио явчихсан байдаг тийм. За орхио явцсан тэгээ тэрний дараа нөгөө 8-ны Таян хааны хөгсүү савраг Баатар Чингис хаантай биш харин орхиж явсан ван хаан болон тэдний хүрээ рүү довтолдог. За энэ довтлохооны улмаас ван хаан Чингис хаанаас дөрвөн Хүлэг баатраа илгээгээч гэдэг бөгөөд за энэ Хүлэг баатрын дунд нь борхуул гэдэг нэр гэд явж байгаа байхгүй. За энэ үйл явдал нь юу гэсэн үг вэ гэхлээр нөгөө дөрвөн Хүлэг баатар гэдгийг чинь тоонд нь аль хэдийнэ ороод явж байгаа энэ үйл явцыг хэлээд байгаа юм. За дараагийн үйл явдал бол борхуулын хамгийн том гавья тооцогдох мөн энэ үйл явдал байхгүй. За энэ үйл явдал бол саяны түрүүний өөрөө чинь хэлсэн те гана 1203 онд болсон нөгөө муу өндөр те хар халзан илээтэд гэл ингээл яриад байдаг. За ер нь бол Монголын улс төрчид муу өндөр гэл ингээд нэрийтэй яваад байгаа байхгүй. За энэ үед бол хэрээдүйтэй хийсэн дайны дараа болвол маргааш өглөө болоод цэргэ бүртгэхөөс ёстой өгөөдөө борхуул боорч энэ гур байдаг. Чингис хаан өгөөдөө борхуул те өгөөдөө бол борхуул боорч хоёртой хамт алга байна. Өгсөн ч сэгсэн ч энэ хоёр бол миний хүүг үл орхино. Тэгж байгаа байхгүй те. Өгсөн ч сэгсэн ч үл орхино. Ерөөсө хагцахгүй юм а гэж хэлж байгаа. За ингээ өдөр тийшээ хойноос нэг хүн ирж явааг харах юм бол тэр хүн боорч байдаг. За боорч дайны талбараас те дайны талбарт явж байгаад морин ингээд шархтаж унаад моргүй болцсон явж исэн чинь бүгд нөгөө сэнгүм рүү овоорж байгаа энэ үйл явц дээр нэг ачаа ачсан одоо морины ачааг нь буулгаад янгирцэг эмэрэл дээр нь одоо суугаад өвсний налархаа мөшгөөд ингээд ирлээ гэж хэлдэг. За энэ үгийг нь сонсчоод Чингис хаан нэг цээжэд илддэг тий. Цээжэд илдээд одоо ганцхан найдвар нь борхуул байгаа байхгүй. Тий. Ягаад гэвэл өгөөдөө гэдэг хүү чинь тий Чингис хааны одоо бас хожим ингээ илэрч гарч ирнэ л дээ. За ингээд ахаад хэсэг хугацаа болж исэн чинь өдөр тий нэлийн хойд болж чинь нэг хүн ирээ явж харагдав. Сайтар ажиглаад харах юм бол нэг хүн биш те доор нэг хөл гар ингээ санжнаад ингээ унжцсан явж байгаа штэ. Ингээд явж байгаа энэ хүнийг ингээ сайтар харах юм бол төхөөд ирсэн чинь ер нь ганц хүн юм шиг мөртлөө өгөөдөг өмнөө одоо те суулгацсан хойноос нь борхуул сундлаад амныхаа завжаар ингээ цус урсгацсан гэд ирж байгаа байхгүй. Тэг өгөөдөн хүзүүнийх нь булчинд нь сум тушаад
тусаад шаргацсан буюу цус нь хатахад борхол түүнийг ингээ амаараа шимээд цусыг завжаар ингээ цовруулаад ингээд ирж байгаа үйл явдал. За Чингис хаан үүнийг үзээд нүднээс нь нулимс цуулан сэтгэлэн зовсон гэж байгаа байхгүй. За энэ үйл явдлыг одоо ингээд яг өгөөдөг бол нөө халуун гаралаар шархыг нь хайраад те ингээд хэрэгдүүд дахиад байлдъя гэжсэн чи борхуулыг өгсөн мэдээгээр бол муу өндрийн цаашаага тоос нь манраад алга болчихсон гэдэг зүйлийг хэлж байгаа. Гэхдээ яг энэ үйл явц нь Чингис хааны одоо бүртөө үжингээс төрсэн 4 хүүхэд. Энэ 4 хүүхдийн хожим нь одоо 1219 онд болсон 29-ийн аян дайны үеэр хин дараа нь таныг залгамжлах вэ гэдэг энэ үйл явц явдаг те. Энэ үйл явцад өгөөдөд тодорч гарч ирдэг. Чингис хаан амьд ахуйн насандаа дараагийнхаа хаан ширэг өгөөдөд гэрээсэлж үлдээж байгаа энэ үйл явдал болж байна те. Тэгэхээр борхуулын хийсэн хамгийн том гавьяа нь бол энэ баггүй юу? Эзэнт гүрний их хааныг дараагийн их хааныг амийг нь аварч үлдсэн. Тэгэхээр Чингис хааны хувьд бол үнэхээр том ач гавьяатай хүн болж таарад байгаа тийм. Энэ үйл явдал. За дараагийнх нь болохоор мэдээж борхуулын хийсэн нэг үйл явдал болохоор 1205 онд болсон тийм. Чингис хаан тогтоо бэхигийн мэрэгдүүдийн эсрэг хөдөлсөн байгаа. Замдаа Монголын цэргүүд мэрэгд овгуудыг те нэг уваас мэрэгүүдтэй таарахад тэд монголчуудаа тулалдгүйгээр дагаар орсон те. Уваас мэрэгдийн дайр өсөн чинь хулан гэдэг охиноо Чингис хаанд өгдөг штэ. За энд бол нөгөө Ная бол нөгөө охиныг нөгөө 3 хоног хонуусан тэгээ Чингис хааны уур хилэн болж байгаа яхаараа чигээд Наяагийн тайлбарлсан тайлбар дээр бол би бол энэ дайн байлдааны үед те танд ингээс хоёрхогдсон энэ эмэгтэйг авч хандаад 3 хоног ингэж авч хандахгүйсэн бол энэ үүмэний үед те явж ямар ч муу юм болох байлээ гэд ингээд ярьж яадаг. За ингээд Чингис хааныг одоо ингээд явмагц уваас мэрэгдүүд бослог гаргасан байгаа байхгүй. За ингээд бослог гаргаа Чингис хааны одоо ингээд ачаа те тэрэг ачаагийн дээрэмцэн байдаг. За ачааны хамт үлдсэн Чингис хааны хүмүүс мэрэгдүүдтэй тулдаанд орж олзыг нь булааж аваад те тэднийг бас цутаалгасан. За босгочдыг дарахын тулд Чингис хаан бас л хамгийн ихтгэлтэй жанжтай явуулж байгаа. За энэ жанждын тоонд бол борхуул Чимбаа нарын тэргүүлсэн цэргүүд орж байгаа байхгүй. За тэгэхээр борхуулын бас гавьяа нь энэ. За тэгтэл бас борхуулынх гэр бүлээрээ Чингис хааны одоо те гэр бүл тусалж байгаа те их хааны гэр бүл тусалж байгаа гэдэг нэг үйл явдал сая нэвтрүүлгийн ихэнд ярьлаа те. Энэ бол юу вэ гэхээр борхуулын эхнэрийн хийсэн гавьяа байгаа байхгүй. За энэ ярианд бол Чингис хаан борхуулд өгүүлэн гэж хожим нөгөө хишгтэн цэргийг байгуулж байгаа энэ үйл явцдаа борхуулын гавьяаг гэдээ өгүүлж штэ те. Энэ өгүүлэгтээ миний их шихийн худаг борхуул хүчүү хөхөөч та дөрвийг те дөрвсөн иргэний нүүсэн дутгаас нь хөдөөнөөс олж хүлдээ бөөвлж хүмүүжүүлэн тэжээж хүзүүнээс чинь татаж хүний зэрэг болгож игнээс чинь татаж эрийн зэрэгт оруулж хөвгүүд бидний нөхөр сүдэр болгоё гэж тэжээсэн. Миний ихийн тэжээсэн ачийг та нар их хариулан зүтгэв. Борхуул надад нөхөр болж хурдан аянд мордож хуртаа шүн тохиолдовж хоол өндгүйгээр хоосон хонуусан удаагүй. Ямар тааш дайнд ямар ч бэрхшээл тохиолдсон ч шүл тасалдуулж үл алдуулж байсангүй. Өвг эцгийн минь хорсон өстөн татаарыг доройтулж өшил өсөж хясал хясаж тэр иргэдийг те тэрэгний бултаа чацуулж түүнээс өндөр нуруутныг нь түүж хядах цагт энэ цагт татарын харгил шар ганцаараа зүхтааж яваад үлссний тул аргагүй эрхэнд те буцаж ирээд манай эхийн герт орж өөлөн эхийн герт ороод идэх юм гуйсан гэж байгаа байхгүй. Тэгээд идэх юм гуйвал тэнд суу гэж баруун эсрэгтэй орны өмнө зүгт суулгасан. Тэр цагт 5 настай байсан хөвгүн тулуй гаднаас орж ирээд гидрэг гүйж гармагц. Харгил шар босон харайж тулуйг сугандаа хавчуулж гүйхийн хамт хутгаа тэмдэж суглан авахыг завдахад эхийн гэрттэй зүүн талд сууж байсан алтан борхуулын ихнэр алтан баггүй. Алтан хүүгийн минь аллаа гэж одоо ингээ өөлөн ихийн орилон ингээд бахиргыг нь сонсож гүйж гарч харгил шарын хойноос гүйцэж нэг гараараа үснээс нь зуурн барьж үснээс нь цулгаагаа те нөгөө гараараа нөгөө хутгаа тэмдэрчсэн энэ хутгийг нь те сугдуулахгүй ингээ барьж угзарч одоо ингээ хутгийг нь алдуулсан гэж байгаа байхгүй. Яг энэ үед нь гэрийн ард одоо өхөр алд сууж исэн те жидэ зэлмээ 2 алтны дууг сонсоод сүхээ барьсаар улаан цустаа хിവэрэ гүнгэж татар харгил шарыг мөн тэнд сүхээр цохиж хутгаар бүлж алаад алсан гэж байгаа. За ингээд асуудал яригдж эхэлнэ. Энэ ямар асуудал вэ гэхээр алтан жита зэлмээ 3 хөвгүний ам аварсан гавьяаг булаалтахад гэж байгаа байхгүй. Жидэ зэлмээ 2 өгүүлрэн бид даруй гүйн ирж түүнийг ис алсан бол ганц ихнэр алтан юу хийж чадах вэ гэж хэлж байгаа. За энийх нь хариуд нь те
Хөвгүүний амийг хорлсон байх билээ. Аль хэдийн хөвгүүний амийг хорлсон байх шүү лөө гэж хэлж байгаа байхгүй. Гэтэл хөвгүүний амийг аварсан гавья биднийх болон гэж тэр хоёр бодож исэн бол алтан өгүүлрэн. Миний дууг сонсоогүй бол та нар яаж ирэх вүлээ? Би гүйн гүйцэж түүний сэвлэг үснээс нь барьж хутгийг нь сугалсан гарыг нь татаж хутгийг нь алдуулаагүй байсан бол жидэ зилмэ хоёр хурч ирж хөвгүүний амийг хорлож айл хэдийн амьдсан байх биш лүү гэж байгаа байхгүй. Хутгаа хаяулж чадаагүй лсэн бол аль хэдийн тулуй болвол тэ эрсдэг байсан гэж байгаа байхгүй тэ эрсдэг байсан. Энэ мэтлэнгээр одоо тэ ярьсаар байгаад ер нь болвол гавья болвол алтных болж байгаа байхгүй тий алтных болж байгаа. За борхуулын гэргий эр борхуулдаа өрөөсөн ард болон тусалж явсны дээр тулуун амийг аварч тусгэргүй гэж. За ингээд нөгөө нэг тулуй Чингис хаан борхуулыг одоо магтаж явах энэ үйл явцдаа бүх хүний ач гавыг ингээд нэг бүрчлэн ингээд хэлж байгаа шүү дээ. Энэ үед хэлж байгаа байхгүй. Бас хэрэттэй хар алзан хилээдэд хатгалдан байлдах цагт те өгөөдөн гүрээний судал суманд шархтаж унсанд борхуул дээр нь бууж түүнийг асарсан те цусыг нь амаараа шимж хоноод маргааш нь өгөөдөө морь ун чадахгүй тул урдаа сундлан тэрч бүрлцэн цусыг нь бүлээн уруулаараа шимж ам завжаа улайлгаж ачид хүүгэн өгөөдөг минь амьд мэд авчирч өгсөн билээ гэж. Ихийн минь зовж тэжээсэн ачийг хоёр хүүгний амийг минь аварч хариулв. Борхуул надтай нөхөрлөж урайлах дуунд минь уухай нэмж урагшлан зүтгэж яв. Борхуулын 9 удаа осол гаргавч ялахгүй болгоё гэж зарлиг болгож байгаа байхгүй. Бас охин ургаа сойрхол болгож өгье гэж. За энэ хүртэлтэй ингээд борхуулын нэр гавья бол ингээд айгүй хурдан өсөж томорж байгаа гэсэн үг байхгүй. За энэ бүхнээс харахад борхуул ирээдүйд Чингис хааны итгэлд баруун гар болсон хамгийн том сай түшмэл нь болох боломж байсан болохыг өгөөсөхгүй. Гэвч түүх өөрөө тэ борхуулд хатуу хандсан. Энэ үйл явдал гарч ирж байгаа. За тэр нь болохоор туул ажил 1207 онд зүч баруун гарын цэргийг авч ойн иргэнийг эзлэхээр мордоход бухаа газарцалж яв. Ойрд буюу ойрдын хутууга бэхий төмөн ойрдоо авч дагаар ирсэн. Хутууга бэхий ирээд зүчийг газарчлан төмөн ойрдын нутгаар явж шигшид буюу шишгэд голд хүрв. Зүч ойрд бурайд бараг урсууд хавханаас ханхаас тубаа аймгийг оруулаад төмөн хэрэгсийн нутагт хүрвэл хэрэгсийн ноёд Эди, Янаал, Илдээр, Үлэбек тэгийн нар элсэн орж цагаан шонхор, цагаан морь, хар булга авч ирээд зүчтэй уулзав. Шибэр хистийн баяд тухаас тэнлэг төлөөс тас зэрэг баядаас нааших ойн иргэнийг эзэлж оруулаад хэрэгсийн төмний ноёнтэй мягны ноёд ба ойн иргэдийн ноёдыг аваад ирсэнд тэд Чингис хаанд цагаан шонхор, цагаан морьд хар булгаар бэлэглэж уулзаж бууж өгч байгаа тийм. Ойрдын хутууга бэхийг урдаас угтан төмөн ойрдоо дагуулan ирсэн гэж ирвгэж сойрхож түүний хөвгүн Инаалчд чичээхэн бэхий охиноо өгсөн байдаг. За Инаалчийн ах төрөлжид зүчийн охин Олихоныг өгөж байгаа. За Алага бэхий охиныг онгуудад өгөж. Чингис хаан зүчийг одоо тэ сойрхож өгүүлрэн хөвгүүдийн минь Ахмад чи гэрээс анх удаа гараад тэ дайн байлан хийгээд мөр сайтай явж хөрсөн газарт хурч морийг газардаж зовоосонгүй. Үлзийт ойн иргэнийг оруулж ирв. Чи эдгээр иргэдийг тэ бүгдийг ав чамд өгье гэсэн утга санаа хэлж байгаа байхгүй. Энэ саяны яриад байгаа нэг шишгэд гэдэг байгаа чинь хөвсгөлийн шишгэд голыг хэлээд байна шүү дээ. Тийм байна шүү дээ. Сая нөгөө нэг хэдүүлээ нөгөө хөвсгөл явж байхдаа Тэнгис шишгэд гэдэг юм. чичээхэн бэхийг өгөв гэдэг тэ. Чичээхэн бэхий ч одоо айлын одоо Чингис хааны хоёр тохион. Тэ. За бас борхуул ноёныг тэ 20 төмөд буюу 20 бурайд иргэнийг эзлүүлэхээр явуулав. 20 төмөд иргэнийг ноён дайд хул сохрыг өгсний хойно түүний гэргий одоо ботоохоо тарган тэ 20 төмдийг захирж байсан байгаа байхгүй. За борхуул ноён тэнд очиод 3 хүнийг дагуулan их цэргийн тэргүүнд нь яваад их цэргийн хойно үлдээсэн тэ яваад тэргүүн үүд орой гэж байгаа байхгүй нөө ой хэлээд байгаа. Ингээд ойлгоход бэрх ойн дотор нарийн харгуугаар явж байтал 20 төмдийн харуулын хүмүүс тэдний ард гарч зам боогоод борхуул ноёнд одоо тэ ингээд өрх тавьсан байгаа байхгүй. За ингээ өрхөст өрх тавингуудаа тэр гурав цөөхөн явж ирснийг борхуул ноёныг нь барьж алсан байдаг. За ингэж борхуул ноён өөрөө ингээд тэ таалт өгсөн байгаа байхгүй. За борхуулыг 20 төмдөд алгацныг нь сонсоод Чингис хаан маш их хилэгнэж өөрөө морилохыг завдсан байгаа байхгүй. Дүүн нас орчлоо шүү дээ. За ингээд Борч Монголоо хоёр бол Чингис хааныг ятхан болиулаад
одоо дөрбөгээ догшинд тушаасан нь цэргийг чанга захирч мөнх тэнгэрт захирч 20 төмд иргэнийг эзлэхийг орлогтун гэж зарлиг болгож байгаа байхгүй. За дөрбөө цэргээ аваад урд цэргийн хамт харуулыг сахисан зам сүвээр цөөн цэргийг явуулж сүр үзүүлж мэхлээд өөрөө олон цэргээ авч улаан бухын харгуугаар урагш тавшив. Цэргийн альва хүний зүрх шантарвал жанжихын тулд хүм бүрт 10 цаваа торлог өөрүүлж эр бүрийг сүх ойл хөрөө цүүцээр зэвсэглүүлээд улаан бухын явсан мөрөөр урагш давшиж мөр тохиолцныг модыг огчин цавжуулж хөрөөдүүж замыг цэвэрлээд уулан дээр гараад хоримлон сууга төмөд иргэний ойроо дээрээс нь довтолж орж байгаа байхгүй. За ингээд урд энд нэг зүйл болж байгаа. За энэ бол бүр нөгөө өмнө нь Чингис хааныг хамаг Монголын хаан ширээн дүрмжлэх үйл явцтай холбоотой нөгөө хорч ноён би урдаас усын эзэн болгол намайг хэрхэн жаргаах вэ гэдэг ийм ам тангараг авдаг. За энэ ам тангараг дээр нь Чингис хаан би чамайг төмний ноён болгохыг гэсэн чинь ийм холын үзүүрийн ийм утга санаатай усын эзэн хаан. Энэ бол хамаг Монголын эзэн хаан биш үү? Бүр усын эзэн хаан болон гэдгийг зөвхөмж ярьж байхад төмний ноён гэдэг цолоос гадна надад 30 гоо хатан үг гэдэг. За энэ одоо Чингис хаан хэлсэн үгэндээ хүрэх гэж 30 хатаа өгөх гээд явж байгаа байхгүй. За тэгээд явж итэл яасан бэ гэхээр хорч ноён нөгөө тарган ботоохоо яг энэ хэсгийн одоо ингээд газраас 20 төмдөөс хатад авах гэж явж байгаа байхгүй. Ингээд баригдсан, хоригдсан байгаа юм. За тэгээд 20 төмдөөс гоо хатан 30 гуйж шилж авах гээд очсон зарлиг болоод хорч ноён 20 төмдийн хүүхнүүдийг авах гэж очтол урд дагсан 20 төмд иргэн дахин дайсан болж хувирж байгаа байхгүй. Хорч ноёныг бариад авсан. За хорчийг төмд баригдсныг сонсоод Чингис хаан ойн иргэний байдлыг мэдэх хүн гэж хутууга бэхийг илгээх юм бол хутууга бэхийг ч гэсэн барьж авч одоо ингээд баримтлаад ингээд хорчж байгаа байхгүй. 20 төмдийг эзэлж дуусаад борхуулын хүүр ясны тул 100 төмтийг түүний гэр бүл өгөх гэж байгаа байхгүй. За энэ юу гэсэн үг вэ гэхээр борхуулын амь насныд төлөөсөнд нь юм өгж байгаа. За энэ бол Чингис хааны нөгөө үнжтийг тэтгэх ёсно гэдэг үнжтийг тэтгэх одоо юм бас нэг шин зүйл нэвтрүүлсэн нь болохоор дайн тулааны явдалд явж хагаад нас орсон хүмүүсийн ар гэрийнхэнд нь үнжтийг тэтгэх сангаас ийм өргөмж одоо юу хэмдэ тусалцаа үзүүлдэг гэж байгаа байхгүй. Энд хуйлдар ноён тусалсан одоо борхол тусалж гэнэ тусалж гэн. Энэ нь дайн байлдаанд одоо эцгээ алдсан энэ өнчин үлдсэн хүүхдүүдэд нь ар гэрийнхэнд нь тусалж байгаа энэ үйл явцыг хэлээд байгаа. Тийм биш те. За хоёлаа хамтран ажиллагч танилцуулгаа. За тэгээ. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Vitagriп ажиллаж байгаа. Vitagriп. За энэ дээр нөгөө нэг ийм зүйлийг ярих юм бол илүү таарч магадгүй шүү дээ л та. Одоо ингэдэг шүү дээ. Монгол хүнийг те тэсвэр хатуужилтай ямар ч газар дасан зохицох хур чадвар өндөр гэлдэг тийм манайхан ч гэсэндээ одоо ингээд гадагшаа ажиллахаар явж байгаа хүмүүс маань ч гэсэндээ очисон газараа маш хурдтай дасан зохицоод арга эвийг нь хурдан олоод ингээд маш хурдтайгаар хилмэлийг сураач байдаг юм. Ер нь ингээд өсөө дэвжиг гараад ирдэг. А нөгөө талдаа нөгөө Азийн бас өөр орны хүмүүс жишээлбэл те удаа ингээл байж лээд гэх мэтчлэн. Энэ юутай холбоотой юм гэхлээр ер нь цаг агаар дээрээс нь энэ газрын байрлалыг ер нь их олон судлаач зүйлүүд яриад байна л да. Яагаад гэвэл нөгөө жилийн дөрвөн үлрэлтэй тий нэмэх төчөөс хасах төчийн хооронд хэлбэлцдэг. Энд чинь хүн амьдрах гэж одоо яадгийн те адуу малаа одоо жишээлбэл 5-30 малаас хамгийн тэр нөгөө нэг юух байх боломжтой одоо ухаалаг гэдгээр нь те адуутай илүү ойрхон нөхөрлөж байгаа. Адуугаараа нөгөө 5-4 малаа малалж байгаа. Тэгээ адуу бол өөрөө манай хүн нүг өрнөж тэр их Монгол улсын үеийн төг одоо үеч гэсэндээ ерөөсөө Монгол төмний чинь. Тэрээс хойно одоо энэ богдхаан Монгол улс гэх юмшлэн те энэ болгонд ч ерөөсөө адуу бол төрийн бэлэгдэл баг байгаад байгаа шүү дээ те. Одоо адуугаа өгөхт нь өгөөдөгөр ингэж газар өгөхгүйгээд авдаг молоо нэг түүх байна гэх мэтлээ. Ерөн зөв ингээ хараад хахад энэ газар шороо тэгээд энэ цаг агаар уур амьсгал энэ өөрөө хэдэн мянган жилийн турш тэр Монгол хүн гэдгийг чинь одоо амьдрах чадвар байд юм уу тэр зүйлсүүдийг ингээд цаанаас нь генд нь суулгаад өгчөж байгаа. Түүнтэй адилхан нэмэх төчөөс хасах 40 градус хөрсөн дээр хэдэн градус ч хүрдгийн те ийм 99-с уур амьсгалтай газар ургаж үлдчихэж байгаа ургамал бол бас л ялгаа байхгүй хүнтэйг адилхан одоо чадамжийн хувьд амьдрах одоо чадварын хувьд бол одоо өөр оронд ургаж байгаа өөртөө адил зүйлийн ургамлаас хэд дахин илүү чадвартай болцсон байдаг. За нөгөө манай хуш модны самрыг хүртэл гэж ярьдаг штеп бид нар тий. Манай хуш бол дэлхийдээ зөндөө хуш байгаа ч гэсэндээ Монголын хуш бол энэ чадвараараа илүү хуш байдаг гэдэг. Тэрнтэй адилхан манай чацарган гэдэг гайхалтай бүтээгдэхүүн байна. Эний чинь бүр хаан жимс гэж байгаа тий. Тэгэхээр чацарган гэдэг энэ жимснээс чинь гарч байгаа хүний эрүүл мэндэд хэрэгтэй тэр амин дэм Ц. Энэ бол одоо ямар ч өөр жимстэй харьцуулшгүй ийм өндөр
өгөөжтэй юм жимс байдаг. Түүгээр нь бид бүхэн шинжлэх ухааныхаа одоо ололт амжилтыг нэмээд одоо заавал байгаль жилийн дөрвөлөл урахгүй байлаа ч гэсэндээ одоо өвөл, хавар, зун, намар хизээлүүд хэрэгцээ хүн өөрөө хэрэглэж болох үз ийм савлгаатай ийм бүтээгдэхүүнийг гаргаад эхэлжээ. Тэр нь бол манай Монс хүнс эмийн үйлдвэрийн одоо эрхлэн гаргадаг Vitagriп хэмээх бүтээгдэхүүн байгаа. За чацаргантай Vitagriп нь бол таны дархлааг дэмждэг. Дээрэс нь ханаад томноос урьдчилан сэргийлэх гэж байгаа шүү. Ханаад томноос урьдчилан сэргийлэх. Манайхан ханаад өвдсөн хойноол чацарган уух гэдэг шүү. Тэгээд дээрэс нь С витамины дутагдал бие махбодыг тамиржуулах, хордлого тайлах үндсэн үйлдэлтэй байдаг. Олон зууны дамжсан уламжлалт чацарган жимсний эмчилгээг орчин үеийн технологитой хослуулан танд зориуллаа. За тэгээд хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Гаж нөлөө гэх юм бол бас өндөр тунгаар удаан хугацаанд хэрэглэх юм бол нойр өөрчлөгддөг учраас тийм бүр их тунгаар уух гэж зорих хэрэггүй. Энэ өөрөө нэг удаагийн савлгаатай буюу нэг удаагийн хэрэглээнд яг зохих тун агуулгдсан байдаг учраас. За ингээд өөрсдөө дархлаагаа дэмжих зорилгоор яг одоо Монгол хүнтэй адилхан Монгол байгаль газар шороо энэ зүйл дээрээ одоо эсрэг мэндүүлдэж амьдрах чадвар өндөртэй болсон чацарган гэдэг бүтээгдэхүүнээ та бүхэн маань одоо бүх эмийн сангуудаас худалдан аваад урьдчилан сэргийлж те бие мах одоо эрүүл байлгахтай зориулан хэрэглээрээ. Тэгээ Монс эмийн үйлдвэрийн эрхлэн гаргадаг чацаргантай Vitagriп бид бүхний дэмжиж ажиллаа. Баярлалаа. Нэлээд олон жилийн өмнө нөгөө яг төрийн ордонд нэг залуу эрдэмтдийн чуулга уулзлаасан байхгүй. Тэрэн дээр одоо яг Монсын ерөнхийлөгч илтгэл тавьж байхдаа манай Монс бол судалгааныхаа тэр нийт ашигынхаа агуу өндөр хуваар 90 орчим хувь гэж сонсож байна. Нийт ашигынхаа 90%-ийг судалгаандаа зарцуулдаг гэж энэ үгийг сонсноос хойшоо би Монсоос ямар ч эргэлзээгүйгээр ер нь аль бүтээгдэхүүн авдаг болсон шүү дээ. Тий, одоо анхны Монсын одоо энэ үйлдвэр бүтээгдэхүүнээр ч ерөөсөө одоо уламжлалт энэ монголчууд маань уламжлалаараа ямар одоо эмийн ургамлаар юу гаргаж авдаг байсан юм бэ гэдгээс л эхэлж байгаа шүү дээ. Тэгээд лаборатори нь бол үнэхээр том лаборатори гэдэм билээ тий. За нэвтрүүлгээ цааш нь хэрэгжлүүлье. Монсын хамт олондоо маш их баярлалаа. За Рашид эдийн борхуулын үхлийг бол арай өөрөөр дүрсэлж хэлсэн байдаг байхгүй. За тэрэн дээр бол судрын чуулган гэсэн үг шүү дээ тий. Борхуул төмдүүдийн ноёныг зохион байгуулалтаа отолтонд бол биш ээ. Харин 80 ноёны оронд илгээгдсэн тэдэндээ тулалдаж байгаад ам өргөцсөн гэж хэлдэг. Судрын чуулганд бас 80 ноёныг бол ер нь жоохон хоёр нүртэй тий ийм хүн гэж Рашид эдийн бичсэн байдаг. Тэгэхээр магадгүй одоо энэ судрын чуулганы талыг баримтлах юм бол борхуул дайн тулааны талбар тий байлдж агаад ингээд амирцэн гэдэг зүйлийг бас харж болж байгаа байхгүй. За борхуулын ихнэр алтан тий Чингис хааны хүү тулуйг аварч явсан энэ үйл явдлыг нь болохоор нөгөө Жек Уертворт тий энэ хүний одоо хэлснээр бол алтан бол өвөл дүүний өргөмөл охин юм уу эсвэл ачцээ байх магадaltaй гэж хэлээд байгаа байхгүй. Ийм хүнийг л одоо борхуулд өгсөн гэдэг бас ямиг гараж ир тавьдаг. За тэгээ Аршид эдийн бичснээр бол борхуулын хүү Жүбүхүр хувлаан одоо тий хувлаа өгөөдөн хаанчлалын үед бол эцгийнхээ мянгатыг захирч байсан. За борхуулын охин Хүшижин хатан бас гэдэг Хүшижин хатан гэж нэртэй гэж байгаа байхгүй. За үүрчин гэх мэтээр янз янзаар бичсэн байдаг. Их хаан хувлаан эхнэрүүдийн нэг байсан гэж үздэг. За түүний хөвгүүд бол Аячи, Хөхөөчүү нарыг бол төрүүлсэн гэж үзэж байгаа. Хувлаан хөвгүүдийг төрүүлсэн гэж үзэж байгаа байхгүй. За алтан товчид бичснээр бол борхуулын удам нь одоогийн өвөр Монголын өөртөө засах орны үүшин хушуунд амьдарч буй Читагуутын одоо ингээд тавнангууд гэж байгаа. За Идримаа гэж хэлж байгаа байхгүй. За гэтэл одоо хэдүүлээ бас нэг зүйлийг маш тодорхой мэдэх ёстой цаг нь болсон гэдэг зүйлийг хэлэх гээд байгаа. Мэдээж бол яг судалгааны төвшөнд бол аль эртээр үеэс л яриад явагдаж байдаг байсан. Энэ юу вэ гэхэлэр борхуул бол Чингис хааны 9 өрлөгт ордгоо. 9 өрлөгийн нэгэ гэж ярьдаг тий. Гэтэл Чингис хааны яг 9 өрлөг гэдэг зүйл байдгүй үгүй юу гэдгийг бас нэг судлах тий. Энэ зүйлийг бас байгаа байхгүй. За энэ юу вэ гэхэлэр доктор Баяр сайхан. За Баяр сайхан Монгол Улсын их сургуулийн Улаанбаатар сургууль те яг энд бол ажиллаж байхдаа надад нэг өрөөнд сууж ажиллаж байсан хүн байгаа байхгүй. Тэгээ би яагаад ингэ мэдээд байгаа юм бэ гэхээр энэ өрлөг гэдэг үгийн талаар нэг юм судалгаа хиймээр байна. Энэ 9 өрлөг гэдэг үг чинь үнэхээр Монголын нус товчонд байдаг юм уу үгүй мүү гэдэг талаар те яг ярьж байсан. Тэгээ би энэ нэвтрүүлгийг бэлж явах хэвчээ баяраахийн нэг судалгаа байгаа штэ гэл те ингээд үзсэн байгаа байхгүй. Энэ судалгаа бол өөрөө айгу том судалгаа. Яг юу хэлэх гээд байгаа юм бэ гэдэг гол утга санааг би та бүхэнд хэлээд өгье те. За Монгол Улсын төвөг бичлэгт бол өнөөхөр хэлбэрчин тогтож нэг мөр болоогүй судалгаа шаардлагацаар буй асуудлууд цөөнгүй байгаа. За тэдгээрийн нэг нь бол дундад үеийн монголчуудын хэрэглэж байсан өрлөг хэмээх цол түүнтэй холбоотой асуудлууд юм. Тодорхойлбол өрлөг хэмээх цол хэдийн үед хэрхэн бий болсон, өрлөг хэмээх цол ямар утгыг агуулдаг, түүнийг хэрхэн ойлгох зэрэг асуудлууд өнөөхөр шийдэгдээгүй байсаар байна. 13 дугаар зуунд Чингис хаанд өрлөг хэмээгддэг 9 хүн байгаагүй гэдгийг манай эрдэмтэд айл хэдийн судлан тогтоосон. 9 өрлөг гэж байгаагүй. За
бөгөөд харин 9 алдалт эрүү бүү ортугай хэмээх дархан ирэх авсан 5 хүн байсан. За 1 саяны 9 алдваас өршөөдөггүй гэдэг борхуулын нэр орж иж байгаа юм да. За тэгээ энэ бол юу гэсэн үг вэ гэхээр эдгээр хүмүүс бол Чингис хааны өр зүрхний дотон итгэлд нөхөд юм. Үүнийг хожимын зарим түүхэнд сурвалжид гуйлан тайлбарласнаас үүдэн 9 өрлөг гэдэг буруу ойлголт үүссэн байна. Мөнхүү өрлөг хэмээх үгийг утгыг Эрдэмтэд дараах байдлаар тайлжээ. Оросын эрдэмтэн Владимир Цов 14-өөс 17 дугаар зууны Монголын зарим ноёд өрлөг хэмээх цол хэрэглэж байсан тухай бичсэн байдаг. Га дамбуга Га дамбугаан өөрийн бүтээлдээ өрлөг гэдэг үгийн хуучны бичиг судар аман ярианд Эрлэхэг Баатар гэсэн утгаар нь биш, хайрт өршөөл хүлээсэн инхри гэсэн утгаар нь хэрэглэж ирсэн байна гэж. Тэгэхээр ингэж тодорхойлсон байдаг байхгүй. Харин доктор Амар Баяр өрлөг хэмээхийн тухайд бол 9 өрлөг гэдэг бол Монголын төрийн үед Чингис хааны засаг цэргийн чухал эрхийг атгсан 9 ноёдоо өргөмжилж хэлсэн үгийг хэлээд байгаамаа гэж. За тэгэхээр ингээд энэ мэтлэнгээр янз бүрээр үздэг юм байна л да. Гэтэл энэ хэрвээ 9 өрлөг гэдэг зүйлийг нь дундад зууны үеийн тэр түүхэн сурвалжуудаас ингээд түүхэд үзэх юм бол энэ бол Монголын улс төвчөнд 9 өрлөг гэдэг үг байхгүй ш. Өрлөгтөн гэдэг нэг ганцхан үг байгаа. За тэгээд цаашаага нөгөө Алтан товч гэдэг юм уу 17 дугаар зууны үеийн түүхэн сурвалжууд дээр нөгөө 9 өрлөг гэдэг нэр томьёо орж ирснээс хойшоогоо ер нь Чингис хаанд ийм 9 өрлөг гэдэг хүн байсан байна гэдэг зүйлийг хэлж байгаа. Одоо хэдүүлээ нэг зүйлийг бодоод үзье л та. Нөгөө 300 тайчуудыг дарсан домог гэж байдаг тий. За энэ дээр бол Чингис хаан 9 өрлөг жанжина магтаад гэд ярьж байгаа штэ. Энд чинь одоо нэг улаан Монголын нууц товчонд байдаг боловч тэрийг сайн харах юм бол Алтан товчоос аваа гэдэг үг байдаг байхгүй. Алтан товч бол 17 дугаар зууны үеийн түүхэн сурвалж бичиг. За тэгээд нөгөө Чингис хаан одоо 9 настай өнчин хүүгүнтэй цэцэлсэн шаштар гээл тий. Тэн дээр чинь одоо нэг аманд орохдоо арслан бит амнаас гарахтаа тий. Аманд орохдоо алтан шумбул мэт амнаас гарахтаа арслан бар мэт гэл ингээл нэг архины тухай ингээд хор хөнөөлийн тухай ярьдаг тий. За энэ дээр бас нөгөө 9 өрлөг гэдэг хүмүүс гарч ирээд байдаг. За тэгэхээр энэ бүхэн бол хожим түүхэн бичигдсэн зүйлээ. А хэрвээ бүх 9 өрлөгүүдийг ингээд тоолоод үзэх юм бол энд 13 14 хүний нэр орж иж байгаа. За тэгээд тэр 9 өрлөг гэдэг зүйл дээр нэг бол тий өөр 9 хүний нэр орж ирдэг. Эсвэл өөр 9 хүний нэр орж ирдэг. Тэгээ хар хэрэмгээ гэл ингээл орж ирдэг. Энийг бол бүр илүү дэлгэрэнгүй судлах юм бол яг Монголын нууц товчоо энэ судалгааг үзэх юм бол 9 өрлөг бишээ. Харин 9 удаагийн эндэгдэл гарахад өршөөгдөх энэ инхрийлэгдэх энэ 5 хүний тухай ярьж байгаа юм шүү гэдгийг бас ойлгох цаг нь болж байгаа юм байна. Тийм байна тий. За тэгээд дээрэс нь борхуулын талаар Чингис хааны нөгөө дөрвөн нохот гэдэг шүү дээ тий. Жамуух Хөлөг Баатар гэдэг тий. Тэгэнгүүт тэр дөрвөн Хөлөг Баатарыг тэр дайнд орж яхад нь жамуух нэг айхтар хэлдэг дээ. Хинтээ хамт гэж бол хэлээ. 8-ны буйрыг хаа. Таян хаантай багтаа. Таян хаан болохоор дайтал ороод байсан тий. Тэр хинд яваа дөрөв юу дөрөв бэ гэхэд жамуух юу гэдэг вүлээ. Шивээ хурц хэлтэй ширмэн төмөр магнатай тий. Шийдж ирсэн одоо энэ дөрвөн Хөлөг Баатар гэж хэлж байгаа байхгүй. Хүний махаар тижээсэн гэл тий. Яг энийг Хөлөг Баатарууд тий. Тэгээ одоо сүүлд яг би нэг өөр газраас харж байсан нөгөө хөрөл яасан зүрхтэй хүний махан хүнстэй энэ тэгээд нөгөө бөөгийн дуудлага дээр энэ үгүүд орж ирээд байдаг шүү дээ тий. Гэтэл хаавсан жамуух тэнд яг энэ үгийг чинь хэлээд байгаа шүү дээ баг л тий. За тэгээд сүүлд бас нөгөө нэг бөө дуудлага модлого нэтэр юм дээр ч юм уу бас ингэж нэмээд оролцсон байж болно л тоо. Тийм. За тэгээ энэ хүү хүрээд ер нь бол борхуултай хамт одоо Чингис хааны өнчин одоо өргөмөл дүүнер гэх юм уу те өнчиг хэрэг мохой өргөмөл дүүнер. За эдгээр хүмүүсийн талаар болвол түүх сурвалжийн мэдээг те ингээд нэгтгээд үзэх юм бол энэ хүрээд нэг савд үрж гинэ гэдэг зүйлийг хэлээд байгаа юм. За тэгээ борхуул бол бас л ер нь маш хурдтай өсөж явж исэн цэргийн том ноён байсан байгаа байхгүй. Тийм байна. Би зүгээр харин насаар нь бодоод үзэхэд ямар ч байсан залуу байх хэрэгтэй юм байна. Залуу байгаа хэрнээсээ зүгээр тэр дээр боорчтой зэрэгцээд ороод ирж байна гэхээр тий. Тэгээд өргөмөл дүүнерээс нь хамгийн хурдтай дэш гарч ирсэн байх гэдэг шүү. Нэр хүндийн хувьд бол баруун түмний тэр дэд сайд нь бол баг боорчосоо ч илүү нэр хүндтэй болчихсон байсан гэдэг зүйлийг яриад байгаа юм та тий. За ингээд шинжлэх ухаан танин мэдхэн Од Мөндөр сувгийн маань Их Монгол улсын түүх нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өндөрлөж байна. За нэвтрүүлгийн маань ивент тэтгэгчээр Forward Motors буюу аюулгүй байдлын төлөө хамтдаа урайтай Forward Motors-ийн хамт олон маань оролцлоо. За мөн дээрээс нь Монс хүнс эмийн үйлдвэрийн маань хамт олонны эрхлэн гаргадаг чацаргантай Vitagrip бид бүхнийг дэмжин ажиллаа. Та бүхэндээ талархлаа илэрхийлье. За тэгээд энэхүү дугаарыг бэлтгэн хүргэж бид бүхэнд хүргэсэн Америк сургуулийн түүхийн багш Маратхан да баярлалаа. Ажил амжилт хүсье. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа.
Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаагийн банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.